Тухайн үед хохирогч залуу Налаах дүүргийн нэгэн банкны эдийн засагч хийдэг байж 30 ч хүрээгүй цэл залуухан насндаа бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн залуугийн тухай мэдээлэл олныг цочроосон. Хохирогч 2 жилийн өмнө Налаах дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах Мустанг баарны гадна автомашинда 6 удаа буудуулж амнасаа алдсан. Тус хэргийг с ижигтнэр Минд Баяр гэх залуу татаж гин буруутаагийн шүүхээс тогтож 25 жилийн чанга төлөвтэй хорихол шийтгсэн юм а. Одоо Минд Баяр ялаа биечлэн эдэлж байгаа. Гэтэл тухайн үед хэргийг 3 хүн үлдсэн болохыг тогтоосон хэрнээ Минд Баярын хамсаатнуудад арга хэмжээ авалгүй эрх чөлөөтэй явуулсаар байгаад хохирогчийн эцэг одоо хүртэл гомдолтой сууна. Миний хүүхдийг ил алсан. 6-гийн 6 удаа буудаж энэ улсын түүхэнд итгэл ер нь олон улсын түүхэнд байдгийм үү? Хүнийг араас нь 6-гийн 6 удаа буудаж алчгаад мөн надаас хэн нэгэн хүн цагтаа хөөш өгөн байгуулах буюу бос холбогд туусуудаас надаас хэн ч хөөж туugаагүй. Би Монгол улсын төрийн эсрэг гэмт хэрэгтэй юм уу? Би ард түмний дайсан юм уу? Би жирийн зүгээр нэг ир хүн. Хань ижил өр хүүхдээ одоо хантай ижилтэй болоод үрдээ хүүхдээ болсон миний буруу юм уу? Хүн бол төрсөн миний буруу юм уу? Хохирогчийн эцгийн өгч байгаа мэдээлэлээс анхаарал татж байгаа нэг асуудал нь Минд Баяр хохирогч залууг харт амхны хэрэг татан оролцуулах гэж байсныг эсэргүүцснээс болж амиа алдсан. Минд Баяр нь хэл дамнан харт амхны намаа хийдэг байсан. Тэрч бүхэл хятадын шүүх түнд цаазаар авахыг оноосон байсан гэж ярьлаа. Хэрэг гарах үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан мэдээллийг нэгтлбэл залуус харт амхны хэрэгт холбогдсон шалгагдж байсан. Хэргийг үйлдсэн Минд Баяр нь улс дамнан хулгай зэлгийг хийдэг байсан тухай бичжээ. Ийхүү шүүхээс Минд Баярт 25 жилийн чанга дэглэмтэй хорихол оноосон ч хохирогчийн арга ирийнх нь энэ хэргийг орхих хүсэлгүйгээ хэллээ. Би өнөөдөр яах ёстой вэ? Цагдаагийн өмнө би хайр зарлаад та нар сайн усууч шүү гэж хэлээд би явж явах ёстой юм уу? Хэрэг энийг үнэн шалах байсан бол байна шүү дээ. Машинаас нь 4 хурууны хэ олдсон. Нэг нь миний хүүгийнх, нэг нь тэр алуурчных, хоёр нь хэний хурууны хэ гэдгийг тэрийг яагаад одоо хүртэл тогтоож чадахгүй байгаа? Бүх Монгол ард түмний бүх хурууны хэ, гар хурууны хэ, зураг хөргөн энэ цахимд бүртгэлтэй байгаа. Хоёр дахь нь гэвэл 100 сумтай гар бууг байна шүү дээ. 100 сумтай 1800 оны сүүлээр 1900 оны ихэнх үед үйлдвэрлэсэн нагаан гэдэг бууг 100 сумтай гар бууг хар хорин зах дээрээс 300 мянган төгрөгөөр худалдаж авдаг юм уу? Ийхүү 6 удаа буудуулж бусдын гарт зэрлэгээр амиа алдсан залуугийн хэрэг үнэн зөвөр шийдэгдэлгүй өнөөдөр мартагдах дээрээ тулаад байна. Одоогоор Минд Баярт холбогдох хэргийг хаасан бөгөөд хохирогчийн эцэг үнэн мөннийг тогтоохын тулд эцэг хүртэл явна гэдгээ мэдгдлээ. Ажлын хэсгийг авчижсэн